Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3 долгион дээр суугаад тааралан сонсож байгаа сонсогч үзэгчдээ энэ өглөөний мэндийг хүргэе. Улаанбаатар хотод 9 цаг 12 минут болж Hot Topics нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн болоод байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Сэгсрээд авраатаагаар Mobicom ажиллаж байгаа мөн хоолой эзнүх хөргөөдөг юу би Eats ажиллаж байна. Тэгэхээр студид яг одоо Аш муутай Ари миний бие болон Царай муутай Ари нар хамтран ажиллаж байна. Нариулагчаар ундрах ажиллаж байна. Өглөөний мэнд ариг уу? Өглөөний мэнд. Хоолны мөнгө нь өөр болсон байна уу юу? Тэгсээ одоо аригун зүгээр намайг сандарч ийн гэсэн чинь баярлаа зүгээр сүйд. Дархын судал дээр ямар байна? Иншалла өөр дэлхийн ертөнц зөөр харагдаж байна. Тэгжин чи их жижиг харагдаж байна. За, сайхан амарсан уу? Сайхан амарсан уу? Сайхан амарсан. За, Hot Topics нэвтрүүлэг маань Google Trend-ийг ашиглаад яг одоо халуун сэдвүүд одоо дэлхийд дахинд ямар сэдвүүдийг хүмүүс илүү хайж ийн илүү сонирхож байгаа тухай бит хоёр Google Trend-ийг ашиглаад аль болох ямааны махыг халуун дээр нь бодгоо хүргэдэг байгаа. Тэгэхээр өнөөдөр ямар сэдвүүд бит хоёр сонгож авсныгаа хүргэе. За, миний хувьд эхлээд Украин улсад болсон одоо нэгэн халдлагын талаар дэлхийд дахин нийлээд шуугаа дэлхийн улс орны удирдагчид бас энэ дэр байр сууриа илэрхийлээд байна л та. Энэ мэдээллийг эхлээд хүргэх бол үргэлжлүүлээд бям гарагт нэгэн бөө хэрүүл маргаантай UFC-гийн тулаан болжээ. Тэгээд энэ UFC-гийн тулааныг ингээд дагаад хүмүүс бас нилээд одоо ингээд тэрэн дээр ингээд UFC-ийн тулаан нь бол яг тулаан явдгаараа өрнөцсөн. Гэхдээ үзэх гэж очсон томчууд нь хоорондоо их муудалцсан нэг тийм юм болсон байна. Илүү анхаарлын татсан юм байна те. Энэ мэдээллийг хүргэх бол үргэлжлүүлээд өнөөдөр яг энэ Masters гэдэг гольфийн одоо мэргэжлийн гольфийн одоо дээд тэмцээн гэх юм уу? Энэ тэмцээнтэй холбоотой мэдээллүүд за Их Британд бол ерөөсөө трендээр битүү байна л да. Яг энэ ялагч нь хийн, ялагчийнх нь нас нь хийн, ялагчийнх нь аав нь хийн гэх мэтчлэн ингэж хайгаад хэдэн долларын шагнал авсан гэх мэтчлэн хайгаад байгаа одоо гольфийн мэргэжлийн гольфийн Masters тэмцээний тухай мэдээллийг хүргэнэ. За миний бэлдсэн сонгож авсан мэдээллүүд бол за энэ сүүлийн Америк нэгдсэн улсын хайлтаар 7 хоногийн хайлтаар ерөөсө Coachella гэдэг хайлт 1 сая хайлттай байна. Сүүлийн 7 хоногийн хойд. Тэгэхээр ерөөсө Coachella гэдэг ийм гайхамшигтай тийм тоглолт болд юм байна. За энийг тойроод өстой төмөн амьтад холбоотой ховж өг гэх юм уу олон яриа болж байна. Тэгэд Coachella-г тойрсон хүмүүсийн ярианы сэдвүүдийг би нэг жоохон базъя гэж бодлоо. Ер нь бол Лиса за одоо Blackpink хамтлагийн Лиса за Alabama Barker гэдэг энэ нөгөө Blink 182-ын бөмбөрчний охин за Дэвид Бекхэмийн хүү за тэгээд Кайли Женнер болон Тимоти Шаламе за бүгд л Coachella дээр очсон юм байна. За тэгээд тэн дээр очсон ямар хувц өмссөн хин хоорондоо муудалцсан хин хоорондоо сайдалсан гэдэг зөндөө олон хүмүүсийн ярианы сэдв Coachella-г тойрон эргэж байна. За үүнээс гадна Quadarius Davis гэдэг энэ жил 22 настай Америк хөл бөмбөгч нэг залуутай холбоотой видео нь интернетээр тараад за ингээд хүмүүсийг шоконд оруулаад байгаа нэг тийм үйл явдал болсон. За Quadarius Davis гэдэг энэ хайлт 50,000 хайлттайгаар одоо яг тэргүүлж байгаа юм байна лээ. Тэгэхээр түүнтэй холбоотой яг юу болсон яасан хийсэн талаар ярина. За Quadarius Davis найз охинтойгоо салсан. За түүнээсээ болоод нэг аашаар шин гаргасан байна. За тэгээд сүүлд нь Андре Ромеро гэдэг энэ залуу за энэ залуу ууг нь шүү дээ ийм юу юм бэ нүүр ам будагч өөр ийм дизайнер сонирхолтой нэг залууг юунаас нь болоод шивэснээс нь болоод за хүчээр гаргацсан тийм тохиолдол гарсан. За үүнтэй холбоотой бас нэг ийм шивэсийн хамдуураад гэх юм уу одоо хүчээр гаргасан Америк нэгдсэн улсаас. За нэг тийм асуудал нь бас хүмүүсийн хил хам татлаад байгаа юм байна. Энэ хідэн сэдвүүдийг сонгож авлаа. За тэгэхээр эхний мэдээлэл би хүргэнэ. За одоо яг өчигдөр гэх юм одоо орон нутгийн цагаар 10 цаг 15 минут гэж Украин улсын одоо зүүн хойд нутгийн Суми гэдэг хотод Оросын албаны улсын зүгээс 2 одоо баллистик буужингаар дайрсан ийм хэрэг гарлаа л да халдлага хийлээ. Тэгэхээр Суми хотын яг төв одоо ням гараг бол яг ятхад ингээд энгийн ням гараг биш. Palm Sunday гэдэг одоо Есүс Христ Иерусалим руу орсон яг тийм өдрийг тохиолдуулан тэмдэглэдэг Христийн шашны баярын өдөр байсан юм байна. За яг ийм өдөр нь хүмүүс тийм үү одоо баяраа тэмдэглээд амар амгалан ингээд ням гаргаа өнгөрүүлжсэн чинь Оросын албаны улсын зүгээс одоо Скандер гэдэг энэ баллистик буужингаар
дайраад за 34 хүн амь насаа алдаад 117 хүн гэмтсэн байна. Үүн дотор одоо гэмтсэн хүмүүсийн дунд 17 хүүхэд байгаа гэсэн мэдээллийг бол Украины албаныхан одоо өгөөд байна л да. Тэгэхээр яг одоо ингээд нөгөө халдлагын дараа энэ сошиал орчинд одоо Сүмийн хотын тэр ингээд төв талбай төв одоо тэр конгрессийн ордон гэдэг байгаа байхгүй юу? Энэ ордных нь эргэн тойронд болсон үйл явдлын талаарх ингээд бичлэгүүд нь тарахад ерөөсөө ингээд хүний бие махбод ингээд задраад ингээд тараад ингээд цацагдсан байсан. Ийм одоо тийм үү ялангуяа энгийн одоо тий бүтэн сайн өдөр хүмүүс амарж яхад тий тэгээд нэмээд тий баярын өдөр христийн шашны баярын өдөр ингэж дайрах одоо яг ийм хэрцгийд зүйлийг зөвхөн Оросын холбооны улсал чадна гэдэг ийм мэдээллийг Украины ерөнхийлөгч Володимир Зеленский хийсэн байлээ. Тэгэхээр яатахад энэ ч одоо тий хүмүүсийн хувьд одоо ингээ маш тайван явж исэн энэ үед одоо дайрсан болохоор одоо 20 гаруй барилга бол ямар ч сан энэ хоёр пуужингийн дайралтад өртөж сүйдсэн гэсэн мэдээлэл цацагдж байна. Үүн дээр нэмээд одоо боловсролын байгууллагууд их өртсөн байна. Тэгэхээр хүүхдүүд бас энэ дотор их орсон гэдэг чи одоо бүтэн сайн өдөр бас ингээ хичээл суудаг хүүхдүүд одоо бэлтгэлдэх юм уу? Их өртсөн байна л да. За тэгээд үргэлжлүүлээд за энэ одоо үйл явдлын дараа одоо за Америк нэгдсэн улсаас Украинд сууж байгаа тусгай төлөөлөгч Кейт Келлог гэдэг хүн болохоор ингэж хэлсэн байна л да. За Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп дайныг зогсоох гээд байгаа нь ерөөсөө ийм л шалтгаантай. Одоо энэ Оросын холбооны улсад өмхийн төдий хүн чанар алгаа гэдэг яг ийм мэдээлэл хийсэн бэлээ. Би энэ BBC дээр гарсан яг мэдээллийг уншиж байгаа шүү. За үргэлжлүүлээд Их Британий ерөнхий сайд Сэр Кир Стармер болохоор за энэ одоо халдлагыг тэг үнэхээр аимшигтай халдлага боллоо тий. Нэм гарагт хүүхдүүд одоо төвлөрсөн газар руу дайран гэдэг бол одоо хэр боргийн хүний энгийн үнэс санаанд орохооргүй үйл явдал болсон гэдэг байр суурийг илэрхийлсэн бэлээ. Тэгэхээр Францын ерөнхийлөгч Эммануэль Макроны хувьд болохоор яг одоо Оросын холбооны улсад ямар нэгэн тийм одоо нөхцөлгүйгээр одоо энэ галыг зогсоох шаардлага одоо дэлхийд дахны ингээд хамгийн ихний ингээд том асуудал болчиход байна гэсэн байр суурь илэрхийлсэн байна л да. За ууг нь энэ ч одоо гал зогсоож одоо дайн дуусч магадгүй инхийн хэлцээр орж магадгүй гэж яриад байдаг. Гэтэл эргээд ингээд бас буцаад гал одоо дайн өдөөгдөн гэх юм уу асуудал ингээд бас сунжраад явах магадaltaй болчлоо тий. Харин тий одоо эн чинь юу 2014 онд Кремиагийг тасалж авснаас хойш ер нь зүүн бүс чинь дайхилсан гэж үздэг шүү дээ. Тэгэхээр сүүлийн яг одоо энэ нөгөө Оросын зүгээс цэргийн тусгай ажиллагаа гэж нэрлэдэг байгаа энэ одоогийн одоо өрнөж байгаа дайн бол 2022 оны 2 сар уу? 2 сарын 24-нд. Тэгэхээр одоо 3 дахь жилдээ өрнөж шүү дээ тий. Тий. За одоо тэгээд дэлхийд даяараа бас их ойлгомжгүй сонирхолтой хэцүү байгаа энэ цаг үед бас Украины дайн инхүү буцаад бас сэтэрч гээд байгаа ийм харамсалтай мэдээлэл байгаа даа. За дэлхийд даяар Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Трамп гарснаас хойш геополитикийн нөхцөл байдал маш ойлгомжгүй тодорхойгүй за бүгд их дарамттай гэх юм уу төгшүүртэй байдал руу шилжсэн байгааг хэлж болно. За улаан цай хятадууд ч гэсэн одоо тэгж бүгд нарийн хятадаар тусвал бид нар эцсийн хүртэл эдийн засгийн дайныг үргэлжлүүлнэ. Бид нар бол айхгүй гих мэтчлийн юм байдлаар өрнөж байгаа. Хамгийн сонирхолтой нь Америк нэгдсэн улсын эсрэг хятадын чухал одоо эсрэг өрсөлдөгч гэх юм уу Америк нэгдсэн улсын холбоотон Япон нэгдсэн байгаа нь бүр ингээд гайхаш тасруулаад байгаа. За Япон бол Америк нэгдсэн улсын олон бондуудыг эзэмшдэг. Энэ бондуудаа зарж эхэлсэн нь бас их сандрахад хүргэсэн. Гэх мэтчлийн юм нөхцөл байдал иймэрхүү байна. За хамтран ажиллагчаа танилцуулаад дараагийн мэдээллийг орцгоё. Манай нэвтрүүлэгтээ өдөр бүр сэгсрээд өдөр бүр бэлэгтэй сэгсрээд аваарай те Mobicom хамтран ажиллаж байна. Mobicom-ийн хэрэглэгчид сонсогчдод гоё мэдээ дуулгая. Шинэ жилийн үеэр хүмүүс утсаа сэгсрээд баахан бэлэг аваад байсан. Тэгвэл сэгсрээд ав урамшуул дахиад эхэлчихжээ. Манай очир Оги ингээд сэгсэрцэн суужсэн шүү дээ. Яг ингээд чи энд одоо надаас ямар бэлэг гарч ирэх вэ гэсэн сэгсрээ суужсэн. За тэгэхээр Mobicom-ийн хэрэглэгчдээ өдөр бүр нэг удаа өнгөө сэгсрэх эрх бэлгэлж байгаа. За тийм учраас та нар минь өдөр тутмын хэрэглээ болох нэгж дата авах, багцаа ахиулах, шин дугаар авах бүртээ сэгсрэх эрх нэмж авна. За тэгэхээр ийм олон маш олон бэлгийн эзэн болох боломжтой. Тэгэхээр яг одоо Mobicom app-а татаад аваарай. Тэгээд за Mobicom app-ийнхаа сэгсрээд ав баннер дээр дараад сэгсрээд өнөөдрийнхөө бэлгийг та сэгсэрч амжаагүй бол одоо яг одоо сэгсэрчээрэй. За манай нэвтрүүлэгтээ өдөр бүр сэгсрээд өдөр бүр бэлэгтэй сэгсрээд аваратаагаар Mobicom-ийн хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За энэ Касуюри яригун хат цагаан сараач өмсгөө марцсан нэр марц. Би ч ихтэй явахтай тушаал бурсан. Дарга баха болоод зан хуураад байна уугүй юу? Дараагийн мэдээлэл рүү орцгоё. За хүн болгоны анхаарлын тавьд Coachella байна. За Coachella гэдэг гайхамшигтай юм. Одоо манайд ч нэг play time гэж болоод байдаг уу. За тэрэн шиг юм юу болдго юм бэ?
одоо юу гэх юм тоглолт. За маш олон хүмүүсийг ордог. Би инглээ Lady Gaga-гийн хэсгээс нь үзлээ. За ямар гоё болт юм Lady Gaga-гийн шадар дээр гарч дуулж амуулж зүгээр ингэж ус босоод үнэхээр супер юм тоглолт болт юм байна л да. Тэгээ 1999 оноос хойш болж байгаа юм байна. Калифорнид болж байгаа. Тэгээд энэ одоо 4 сарын 12-13-нд 7 хоногийн төгсгөлөөр болоод үргэлжлийн дараагийн одоо 7 хоног энэ 18-19-нд бас болох юм байна. Ер нь бол 7 хоногийн сүүлээр болдог юм рок тоглолт гэж хэлж болно. Олон одуудыг хамруулсан. За энэ тэ орсон зөндөө олон хүмүүсийн нэр холбогдсон хамгийн их анхаарал татдаг байгаа нь Алабама Баркер. За тийм учраас Coachella гэж юу вэ гэд 1 сая хайлттай байлаа. Alabama Barker гэдэг хайлт бас тэргүүлж тусдаа тэргүүлж орж ирсэн. Яасан бэхээр Alabama Barker чинь сүүлд манай бас hot topics-оор ороод ирсэн те. Тэгсэн. За энэ нөгөө хэрүүл хоёр хипхоп охин хоорондоо дийслээд байлаа тийм. Дийслээд байсан ярьсан. Travis Barker гэдэг энэ Blink 182 гэдэг алтартай хамтлагийн бөмбөрчний охин энэ бүсгүй одоо 18 настай. 18 настай энэ бүсгүй After Coachella дээр ирсэн. За тэгээд Coachella дээр ирж өмссөн хувцсан хүмүүсийн амыг ангаалгаад байгаа юм байна. За энэ одоо Alabama Barker одоо бүгдээрээ сайн харах юм бол жоохон тийм юу гэх маш задгаа хувцалсан гэж хэлж болно. За тэгээд After-га явж байгаа нь бурхан минь. За Alabama Barker-ийн Instagram дээр тавьсан зураг нь за олон хүмүүсийн анхаарлыг татаа 178 мянган лайк авчаад байгаа. Гэхдээ энэ дотор лайк дарсан хүмүүсийн нэг лайк нь хүмүүсийн анхаарлыг их татаад байгаа юм л да. Аав нь лайк дарсан юм байна. За одоо ийм юугийн одоо бас хүмүүст маш тугахгүй санагдаж магадгүй. Охин нь нэлийн задгаа хувцалсан. Энэ 18 настай охин те одоо манайх бол тийнейжер л гэж яриа шүү дээ. Охин тэгээд өөрийнхөө ингээ Instagram дээр тавьсан нэлийн задгаа хувцсан дээр аав нь очиод лайк дарчих. Тэгээд хүмүүсийн ёо арайчтэй яаж байгаа юм бэ тэр. За одоо энэ зургийг харуулж байна. За энэ нөгөө нуруунд тэр чигээрээ нүцгэн мөн үү? За тийм урдаасаа бас харуулсан зургууд энэ бас тавьсан байлээ. Ер нь Alabama Barker бол ийм цээж томтой, тэгээд шаргал үстэй, тэгээд ийм нэлийн тийм тачаангуу зузаан оруулалтай. Яг л нөгөө орчин цагийн супер инфлюенсерүүд гэж ярьдаг штэ. Ингээд зургаа ингээд юун дээр ёо үнэхээр сайхан сэтгэлтэй бүсгүй байна да. За манай хайрыг хэлдгээр маш сайхан сэтгэлтэй юм охинтой юм байна. Гэхдээ хамгийн гол нь охиныхоо ийм сайхан сэтгэлээ харуулсан зурган дээр нь аав нь ингээд лайк дарж байгаа нь ингээд энэ одоо мэдрэл мөтөө юм ямар сони юм бэ гэдэг ингээд хүмүүсийн олон хүмүүсийн гайхлыг төрүүлээд байгаа юм байна. Гэхдээ үнэхээр сайхан сэтгэлтэй охин байна. Яалтчгүй. 18 наснд одоо өдий зэрэг юм байна. За одоо мэдэх юм алга би сайн мэдгүй. Тэгээд энэ Alabama Barker бол After-га хамт ингээд асуудлын анхаарлын төв тохиол Lisa Blackpink хамтлагийн Lisa өмсөж ирсэн хувцс нь хүмүүсийн анхаарлыг үнэхээр их татаад байна. За энэ өмссөн юм ингэж нэрлэж байгаа ийм домгийн гөрвлийн хувцс гэд нэрлсэн. Ийм хувцстай Lisa гарч ирсэн. За Lisa-гийн хувцс нь за угийн их олон фэнтэй хэлэлгүүдээ тэгээ Lisa. Тэгээ энэ одоо хувцс нь ямар учиртай болоо. За тэгээд хин энийг нь уралваа гих мэдчлээ хүмүүсээс бод Lisa бас гэдэг хайлт тэргүүлж эхэлсэн байлээ Америк нэгдсэн улсад. За мөн энэ Coachella дээр одоо манай энэ харуулж штэ. Тийм байна те нэг тийм. За Lisa-гийн хувцсны нууц юм гээд одоо ингээд харуулсан. Энэ чинь матарны арьсч юм шиг. За энэ олон хүмүүсийн бас анхаарлыг татсан. Дээрээс нь энэ юун дээр Coachella дээр David Beckham-ийн, Victoria Beckham-ийн хүү Brooklyn найз охинтойгоо ирсэн. Найз охинтойгоо муудалцсан салхнуудаа гэсэн яриа байсан чинь хурж гүэм их уянгалцсан хооронд өвсөлдсөн зургууд нь дараад бас хүмүүсийн хайрыг хүргээд байгаа юм. Хайрыг хүргээд байгаа юм. Энэ хоёр ч одоо сална гэсэн харсан чинь л зүгээр Coachella дээр ярьсан зүгээр уруул хамраа нийлүүлсэн зургууд энэ тэргээр дараад юу хөөрхийн гоё юм буцаад нийлчиж гэж хүмүүс л ярьцгаатай байна л да. За ийм хүү бас хүмүүсийн олонний анхаарлыг татсан асуудал Kylie Jenner, Timothée Chalamet. За энэ болгон нэрүүд нь Google-ээр бүгдээрээ тэргүүлж эхэлсэн. Тус нь одоо ингээд ярихгүй бүгдээрээ Coachella-г тойрон ирсэн учраас ерөнхийд нь ингээд бацчлаа. За найруулагчийг нь үнсэлж байгаа зургийг нүгжлээ л дээ. Их л халуун дотн л энэ залуу хүүхдүүд аргагүй. Зүв гэж явж байгаа. Эцэст нь юу илээ ариг байна? Юу лээ? Эцэст нь юу илээ? Бүгд л сална гэдэг. За дараагийн мэдээлэл рүү орох байлаа. За тэгэхдээ энэ хараа янз гэхэд гэхдээ 18 та юм болов уу гинэ. Сая нэрээ тэр Alabama Barker-ыг бол 18 та гэх ямар ч
хэцүү юм те. Би бол 25 настай л гэхээр байна. За манай ингэсэн байна. Сувд ундрах яг зөв одоо комент хийсэн мэн. Тэр одоо Алабама Баркерийн зураг дээр гөх тэнгэр мэн гинэ. Яалтчгүй байлаа. Байсан. Тэр дуу алдлаа шүү дээ би. Дуу алдахаар л зураг тавиа. Тэрнэр наав нь хүртэл лайк дараад тахтай. За дараагийн мэдээлэл. За Бямб гарагт Майами хотод нэгэн тулаан болсон. За UFC-гийн тулааныг бол ингээд одоо нөгөө сагсны нөгөө яг одоо талбай хажуутлыг нэрээс үзэх чинь ингээд нэг тийм одуудын одоо нэг тийм юу болчиход идэг штеп брэнд ч гэх юм уу жишээ гэх юм уу тий. За тэгвэл UFC-г бас тэгж очиж үздэг юм байна л та. За тэгэхээр UFC-гийн тулаан бол ингээд одоо 6 12 тулаанчааг ингээд те номын сороо тултаад ялах нь ялаад ялагдах нь ялагдаад үйл явдал өрнөсөн. За тэгвэл UFC дээр алдарт одоо Орландо Magic за Лос Анжелес Lakers-ийн төвийн домог гэгддэг Шакил О'Нил. За нэг юу инфлюенсер залуутай пүү нохоо гахаад ирээ тулаац. Тэгээ тэр бичлэг нь гол нь ингээд нөгөө инфлюенсер нөгөө бичлэг ингээ хийгээд байгаа байхгүй юу одоо ингээд тэгсэн чинь тэндээс нөгөө Шакилч ингээл зүрхс пүү битүү хараалын үг урсгаал зав. Энэ нөгөө амныхаа ингээ хэлбэрээр уншигдаад байгаа юм л да хараал. Тийм хараалын үгийг бүр ингээд супер уншиж чинь тэгснэ бүр сүүл рүү ингэж өмгэлцээ. Хүзүүгээ одоо ингэ нөгөө хэлээс юм Шак ч одоо тэгж их уурж мууралдгүй тийм ер нь л их чийл гайцтэй тий. Тэгээд хүзүүгээ бүр ингээ сүүл нөгөө хуруугаараа ингээд чамаа ингээд тийм дуусах шүү муусах шүү алаашул гэсэн утгуустай чинь тэгсэн чинь нөгөө бичлэгийг нээж байгаа инфлюенсер залуу болохоор дунд руугаа гаргаад бичлэг хийгээд байгаа байхгүй юу. За ингээд энэ хоёрын яг юм одоо яг наригч гэж бүр тийм ба шүү. Тийм багаз. Нийлээ ууралсан байна. Би одоо Шак бөө уураагаад тээ. Тоглоод байгаа юм шүү сүүл юм байна. Тэг яагаад ингэсэн чинь энэ одоо яг энэ яригдж байгаа энэ инфлюенсер залуу маань өөрөө одоо энэ Эйден Росс гэдэг энэ 22 сая дагагчтай залуу юм уу та. Энэ залуу өөрөө болтгүй нөхөр юм байна. Онлайнаар ингэ нэг том одуудыг барьж аваад нэг тийм нүдэд байдаг гэх юм уу доромжлоо байдаг. Тийм тэрүүгээр хүн татдаг хандлтын төлөө одоо жишээ нь өмнө ч гэсэн Шакилыг ингээл элдээд өдөр жахан доромжилж ирсэн юм байна л та. Өмнө нь бас. Тийм тэгсэн чинь яагаад чи энэ одоо тэр UFC-гийн 314 гэдэг яг энэ одоо тулааны өдөр энэ хоёр яг нэг дор таарангуудаа Шакил за чи өмнө нь намайг гэжсэн бол одоо юу чамайг ална ерөн чи амаа мэдэрэ араа мэдэрэ гих мэтчлэн нэг иймэрхүү өгнүүд хэлсэн юм. Ямар ч нөгөө F үсгээр хэлсэн хараалт үгийг бол зүгээр ингээд баруун сулгаагүй битүү урсгаад байгаа байхгүй юу. За тэгээ ингээд яасан чинь одоо энэ ингээд Шакил яг энэ бичлэг ингээ хийгдээ тэгээ цацагдаа тий. Одоо энэ X төр жишээ нь ингээд 140 мянган хүн зүрх дарцсан байна. Тэгээ 1300 юутай байна. Reply буюу одоо сэтгэгдэлтэй байна. Гэх мэтчлэн ингээд нилээд явж гин. Гол нь одоо энэ инфлюенсер залуу энэ Эйден Росс гэдэг залуу Шакилыг өөрийг нь одоо тий ална гэж занл хийлсэн гэж шүүхэд өгнө гэдэг юм байна. Ямар өөрөө өдчихэд гэсэн шүүхэд өг. Ална гэж занл хийлсэн. Бүр нэг яаж өдөж чаддаг тийм. Тэгж анхаарал татдаг хүн юм шиг. Гэхдээ би зүгээр ингэж бодлоо Шакил чинь бас амар том бит аимшиг амтан үстэй тий. Тэгээ Шакилыг өдөөд байна гэдэг ч одоо нэр ингэсэн алуулах ч. Харин тэр одоо нэр хоолойгоо ингээ хуруугаараа ингэж яаж мож байгаа нь бол одоо энэ ч юу явж чинь гэж хэлэх юм бэ? Ингээд хаална шүү л гэж байгаа юм байлгүй. Тийм. Хоолойгоо хуруугаараа ингээ зүсэж үзүүлж гэх юм уу. За дараагийн яг энэ UFC 314 гэдэг энэ тулааны үеэр за ерөнхийлөгч Дональд Трамп ирж үзсэн. Илон Маскийн хамт манай ах танаа ах хоёр. За манай ах. Бид нар чинь баг хамаатан болох нь уу? Энэ хор уурсан жижиг юм да. Жижиг юм аа. За. За тэгсэн чинь яг энэ үеэр за яг одоо хоёлаа чинь hot topic-соо эхлээд одоо Дональд Трампын томилгоонуудын талаар нэлээд ярьсан тийм үү. За эрүүл мэндийн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дараагаар Кеннедигийн удмын алдарт одоо Роберт F Кеннеди Jr гэдэг 71 настай улс төрч томилогдож байна гэдэг мэдээлэл бол цацагдчихсан. За тэгвэл яг энэ Трамп ирээд хүмүүстэй ингээ гар бариа Шакил хүртэл очиод гар барьж байгаа байхгүй юу. Гэсэн чинь яг энэ Роберт Кеннедигийн эхнэр нь гар барих гэсэн чинь Трамп харсан ирнэ хараагүй юм шиг явцсан. Албаар. Тийм албаар ч юм уу одоо албаар биш зайлуул тэгээ өндөр настай хүн чинь хардггүй ч юм уу. Тэгээд тэгсэн чинь нөгөө хүмүүс яагаад энийг ингэж бүр CV-тэй би одоо Fox News-ийг ингээд бүр Fox News-ээр гарсан мэдээг харж байна л да. Зөвхөн яг тэр гар барих гэсэн чинь гар бариагүй гэсэн болоо зөө бүхэл бүтэн мэдээлэл гараад гэсэн чинь за ингээд те Роберт Кеннеди ингээд ерөнхийлөгчийн тааллаас буучгүй. Эхнэртэй нь гар барихгүй гэх мэтчлэн CV-д байгаа юм байна. Тэгсэн чинь за Роберт Кеннедигийн болохоор нөгөө хэвлэлийн төлөөлөгч нь дараа нь Трамп ирээд гар барьсан та нарыг гар бариагүй хэсгийг ингээд өөрөө анзаараагүй хэсгийн бичлэгийг ингээд цацаад ингээд яриад байна мэдээ болгоод байна дараа нь гар барьсан шүү дээ гэдэг ийм мэдээлэл хийсэн билээ.
Роберт Кеннеди бас Google Trend-ээр орж ирээд байсан. Яасан бэ гэхээр мань хүн аутизмыг бүр байхгүй болгоно, бүр учир шалтгааныг тодорхой болгоно гэж бүр амлалт өгсөн байлээ. За тэр амлалт өгнө гэдэг чинь бас нэг учир шалтгаантай болсон юм уу? Эсвэл өөртөө тийм ихтэй юм уу? Нэг тийм мэдээлэл өгсөн байлээ. Дээрэс нь энэ UFC-гийн энэ удаагийн тулаан маш онцгой болсон гэж тайлбарсан байлээ. Хэвлэлүүдээр бол анхны удаа Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч UFC-г ирж үзэж байна. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч гэдгээр тийм байдлаар мэдээлэл өгсөн байсан. За тэгээд манай Трамп ч бас ганцаараа биш нэлийн бүлэглэлээр ирсэн юм шүү. Кэш Пател нөх хин эдэр Илон Маск эдэр бүгдээрээ зэрэгцээ сууж байгаа харагдчихлээ. Роберт Кеннедиг өвч одоо тэгээд юу штэ. Одоо чи ингээд аутизмыг сая үгүй болгоно гэсэн тий. Тэгсэн чи өөрөө эн чинь нэг одоо вакциныг нилээн эрчтэй эсэргүүцдэг гэдгээр айгүй алдартай юм штэ. Хувилдааны онолж. Тий, хувилдааны онолж ийм нөхөр тэгснэ эрүүл мэндийн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга гэдэг байгаа штэ. Сонирхолтой байна. Нэг сон зөрчилтэй ч юм шиг тий. За дараагийн мэдээлэл рүүгээ бүгдээр орно. Quaderus Davis гэдэг энэ залуу энэ Америк нэгдсэн улсын ер нь хамгийн их сонирхдаг спорт нь юу шүү дээ? Америк хөл бөмбөг. Америк хөл бөмбөг гэдэг нь ерөөсөө л ингээд Америк нэгдсэн улсын Google Trend-ийг харж байхад Америк нэгдсэн хаяа сакс орж ирнэ, хаяа одоо өөр спорт илүү чухал болохоор орж ирнэ. Ихэнхдээ л Америк хөл бөмбөг гэдэг. За ингээд Америк нэгдсэн улсын хөл бөмбөгийн одоо энэ жилийн драфтд орох гээд байгаа Quaderus Davis гэдэг 22 настай тийм залуу юм байна. За драфтд орно гэдэг сонгогдно гэдэг бол Америк нэгдсэн улсын NFL буюу хөл бөмбөгийн лигт тоглоно гэдэг бол нэр төрийн хэрэг. Одоо энэ 4 сарын 23-нд драфт болох гээд байгаа. Драфт болохоос өмнө нэгэн асуудал нь ил гарсан. Яасан бэхээр түүний хуучин найз охин, экс найз охин Twitter дээр нэгэн бичлэгийг постлоо. За тэгээд одоо бүр энэ Quaderus Davis гэдэг хүн бүр ингээд дэлхийн нийтээрээ гэх юм уу Америк дээр шившиг болж байгаа юм. Шившиг болох юу ах вэ? Асуудалд орж байгаа. Ямар бичлэг вэ? За ийм байна. Quaderus Davis Америк нэгдсэн улсын хөл бөмбөгч нь бол бүр ингээд дандаа болчихлоо ерөөсөө аимшигын одоо тийм бие хөгжил сайтай хүмүүс байдаг шүү дээ. Quaderus Davis 1.82 таа байна. За тэгээд 100 гаруй килограмм жинтэй нэг болчин болсон залуу найз охинтойгоо муудалцаад найз охин салъя гэсэн юм байна. Салъя гэсэн чинь найз охиноо хойноос нь явж хахад нь боож унгаж байгаа бичлэг. Йоо, бүр тэр бичлэг ингээ харсан чинь зүгээр. Авраг биетэй хүмүүс байдаг шүү дээ тийм. Жохон одоо найз охиноо хойноос нь барьж авч хагаад тэгээ боож байгаа. Тэгээд ингээд энэ бичлэг нь одоо хүртэл байгаа юм байна л да. Энэ бичлэг Twitter дээр ороод харагдах бах. Нөгөө охин гэдэг орилоод байгаа нь ингээ харагдаж байгаа. Тэгсэн чи яасан бэ гэхээр энэ хоёр муудалцаад Quaderus Davis найз охин салъя гэж санал болгосон. Яагаад салъя гэсэн гэхээр Quaderus Davis маш олон тийм муу талууд байна. Янз янзын асуудлууд байна. Улаан red flag гэж нэрлэдэг шүү дээ. Тэрийг би анзаараад тэгээд би салъя гэж санал болгосон гэдэг энэ Жа Юна Моной гэдэг энэ найз охин санал болгосон. Өмнө шарлахаад Quaderus Davis одоо найз охиноо дээш шатаар явж байхад хойноос нь барьж аваад боосон байгаа юм. За ингээд яа найруулагч бичлэг нь өчлөө. Хөө түр ингээ ухаан алдтал ингээ боогод унгаацсан. Аимшигтай зэрлэг одоо ийм байдлаар. Тэгэд энэ бичлэгийг сүүлд нь нөгөө дот энэ камерын бичлэг байгааг нь олж мэдээд тэгээд олоод тэрийг нь энэ Twitter дээр постлсан болж байгаа. За ингээд найз охин нь бол постн дээр юу гэж хэлсэн гэхээр миний би одоогор гайгүй. Аз болоход манай хөршүүд ингээд энэ бичлэгийг надад олж өгсөн. Quaderus Davis би өөрөө санал болгосон. Одоо буцаж нийлнэ гэж бол байхгүй. Гэт одоо ингээд яг драфтд орохын өмнө энэ хүн ингээд за боож унгаад ухаал болж цаашаа эрцгийн юм бэ тий. Бүр ингээд амин тэмцээд хөлн саргунжгаад одоо ухаан алдаад унангууд нь зүгээр хөвтүүлчихэд өөрөө яваад өчш. Йоо. За энэ бичлэг нь одоо ингээд хараад одоо Quaderus Davis бол магадгүй шорон явах уу эсвэл асуудал хэрэг мандаад одоо ингээд олон асуудал араараас хөвөрж байгаа юм байна. Тэгээд анхаарлын төвд Quaderus Davis гэдэг энэ залуу орж ирсэн. Гэр бүлийн хүчирхийллийн одоо яг энэ одоо үйлдэлсэн тохиолдолд ерөнхийдөө бол NFL руу драфтаар орохгүй байлгүй дээ тий. Одоо мэдгүй бүгд харж бай. Цааш нь яаж өрнөхөр байна. За дараагийн мэдээлэл рүү орох уу? Яна алах гэж байна штэ гэсэн байна. Дүүрэн нэг цаа явуулсан байна. За ер нь ингээд цавхан инээ тэрэ гэдэг боон гэдэг чинь ерөн зүгээр би буруу санааг бол Монголд боох ч бас аминд хөрхийг завдахад ордог багш нэлийн хүнд залттай байдаг санаж байна. Боолт бол тэгэхэд энэ зүгээр ингээд хайртай хүнийг гэх юм уу эргэж байсан. Одоо найз охин ингээд боочдаг те. Бас зэрлэг байгаа шүү. Тэгээ ядчих чинь одоо мэрэгжлийн тамирчин хүн байна штэ. Метр 80-тай тэгээд 100 гаруй килограмм жинтэй ихэр одоо маш том хүн шүү дээ тийм. Тэгэхээр ч одоо тэр мөн алгын чинь охиног бол зүгээр л боогоол ухаан алдтал нь боогоол татаал унгааснаа яваад өгчүү муухай юм бэ ямар. За дараагийн мэдээлэл рүү бүгдээр орцгоё.
За дараагийн мэдээлэл за Их Британий тренд руу яг одоо орох юм бол Masters гэдэг үг зүгээр. Ерөөсөө ингээд үг болгоно нь Masters-тай холбоотой байна л та. Тийм байл шүү дээ. Тэгээд би бүр ингээд за энэ үгээс үнэхээр тренд болж байгаа болохоор ингээд татаж авчирч ярихаас өөр сонголт байсангүй л тэгээд Masters юу болсон бэ? Masters ялагч юм бэ? Masters-аар хэдэн төгрөгийн шагнал авч байгаа. Одоо энэ яг өнөөдөр ингээд энэ ялагч болчоод байгаа Rory McIlroy гэдэг залуугийн талаар бүр маш их хайж байна. Ямарсан та хэдэн настай вэ? Гэрэлс нөө аав нь хинбэ гэх мэтчлээ ингээд Их Британий тренд нэлээд их явж байгаа бол Америк нэгдсэн улсын тренд дээр Rory McIlroy гэдэг залуу бол нэлээд дээгүүр явж байна. За тэгэхээр мэрэгжлийн гольфчдын дунд одоо Мастерсын ногоон хүрмийг одоо авах шиг тийм нэр төрийн хэрэг байдгүй гэдэм байна. Ялсан үн ногоон хүрмтэй болд юм байна л та. За тэгээд нэмээд бас эн чинь 4.2 сая долларын шагнал авд юм байна. Слаг юм а тий. Тийм гольф бас гоё спорт юм байна тий. Тийм байна. Тийм байна. 4.2 сая хэмжээний гоё юм байна. За тэгэхээр 2025 оны Masters тэмцээнд одоо энэ Rory McIlroy гээд 89 он төрсэн 35 настай залуу төрүүлээд за тэгээд одоо Их Британь төдийгүй нэгдсэн улс даяар энэ хүн хинбэ гэдэг талаар нэлээд их хайж байна л да. Тэгэхээр би өөрөө нөгөө гольфын спорт мэдгүй болохоор яг энэ үзүүлэлтийг би үнэхээр орчуулж дийлэхгүй байна л да. Энд дээр болохоор 54 нүх 12 дотор гэж бичсэн байна. Энэ одоо яг ямар утгатай би үнэхээр хэлж мэдэхгүй байна. Тэгэхээр ямар ч сан ийм үзүүлэлтээр бол тэргүүлсэн. За тэгэхээр энэ залуугийн хувьд болохоор ингээд эрэгтэйчүүдийн мэрэгжлийн гольфын тамирчдын 4 мейжор буюу ийм том тэмцээн байд юм байна. Энэнд ингээд дөрүүлэнт нь ялалт байгуулсан гольфын түүхэнд 6 дахь хүн болж байгаа юм байна. Гэхдээ бас энэ залуухнаараа ингэж болж байгаа гэдгээр их одоо алдаршаад байгаа юм л да. 35 нас бол яг энэ дөрөв том төрүүг авахд бол залуу нас нь тооцогддог юм байна. Тэгэхээр за энэний өмнө бол нөгөө алдарт домогт Tiger Woods за тэгээд Ben Hogan, Gary Player гэх мэтчлэн ийм алдартай хүмүүс орж исэн ялалт байгуулж ирсэн байна. Тэгэхээр залуугийн хувьд болохоор бям гарагт ялагч болсныхоо дараах миний урд бол маш урт зам байна. Тэгэхээр би яг одоо тийм үү Masters ялалт байгуулж сэтгэл минь ханахгүй цаашаага ингээд олон ялалтуудыг би авахд итгэлтэйч байна, бэлэнч байна гэж ярьсан байлээ. За энэ одоо гольфч ерөөсөө Их Британь, Америк нэгдсэн улс гэж ерөөсөө хаасайгүй битүү хайлттай байгаад л шүү дээ тийм. За хамтран ажиллаж танилцуулъя. Манай Hot Topics нэвтрүүлэгтээ UB Eats хамтран ажиллаж байна. Хоолой эзэн үү? Хөргөөд үгүй явраа та. За Улаанбаатар хотын үүлэн галтгоо болон ресторануудыг нэгтгсэн хоол хүргэлтийн UB Eats гэх аппликейшн байдаг. Тэгэхээр UB Eats нь офисын өдрийн хоолыг урьдчилсан захиалгаар шийдээд сонгосон цагт нь хүргэлт хийдэг. Би хуучин ажил дээр UB Eats-ээр хоолыг дөнгөж хэлжсэн. Нилээн захиалж авч идсэн. Яг хоолныг халуунаараа ирдгээр их онцлог. Би ч нөгөө хүүтэн хоол үзэж чаддгүй юм. Тэгээ халуун хоолыг шүлж авсан халуунаараа ирдэг нэг давуу талтай гэж би боддیں۔ Тэгэхээр Монгол улсын хамгийн анхны үүлэн галтгоо буюу хүргэлтийн галтгоонуудыг нэгтгээд өөр хоолны сонголтуудыг нэг дороос хүргэж байгаа. Тэгэхээр эднийх чинь гол нь ингээд нөгөө хоолны газруудыг тийм үү нэгтгээд жишээ нь ингээд хятад хоол идэх юм бол хятад хоолны сонголтууд нэлээд өргөн байдаг. Тэгэхээр энэ давуу талтай л да. Тэгээ гол нь өдрийн цаг яг одоо өглөө 8:30-аас 10:30 хооронд өнөө захиалга өгчхөл юм бол өдрийн цагийн цагаар яг л хүрээд ирдэг. Тийм үү. За өстой яг ашиглаж үзмээр юм байна. За UB Eats үндсэн гэж байгаа юм байна. UB Eats нь үүлэн галтгоо болон рестораны хүргэлтийг өдөр бүр 11 цагаас хойш хийдэг. Хятад, Монгол, Солонгос, Япон гэх мэт өөр төрлийн хоолуудыг нэг дөрөөс та захиалах боломжтой. Өдөр оройн хоолоо юу идэх вэ? Хараахан шийдэггүй байгаа бол UB Eats-д ороод дуртай хоолоо захиалаад хамгийн гол нь халуунаар нь хүргэлээд аваад гэсэн. UB Eats-ийн ланч гэж бид өнгөс ярьсан тий. Өдрийн хоолны урьдчилсан захиалгад үйлчлэгээтэй. Тэгэхээр офисоосоо гарахгүйгээр 8-аас 10:30-ийн хооронд захиалга өгчнө. За тэгээ өдрийн цайны цагаараа буюу 12-оос 13 цагуудаас сонгочно. За тэгээд хамгийн гоё хэсэг нь юу гэж? Хүргэлтийн төлбөр нь 1000 төгрөг. 1000 төгрөг. За UB Eats урамшуул 1-ээс 3 гэсэн байна. Урамшуул бүрийг тухайн тоглосон өдрөөс 7 хоногийн өмнөөс холбогдсон ажилд нь мэдээлэх болно гэсэн байна. За дэлгэрэнгүй мэдээллийг 77 тэг 5 16 16 гэдэг дугаараас авна. 77 тэг 5 16 16. За хамгийн гол нь та UB Eats гэдэг аппликейшнээ татаад авах юм байна. За ингээд та өдрийн хоолоо захиалаарай. Хүргэлт нь ердөө 1000 төгрөг. 1000 төгрөг баярлалаа. За баярлалаа. За Hot Topics нэвтрүүлэг үргэлжилж байна. Дараагийн мэдээлэл рүү бүгдээр орно. Тэгэхээр дараагийн мэдээлэл Андре Ромеро гэдэг ийм хайлт өчигдөр бас тэргүүлжсэн. Сүүлийн 48 цагийн
хувьд тэргүүлээд асуудал дагуулад байгаа энэ хүний тухай бүгдээр ярина. Андре Ромеро гэдэг энэ залуу бол ууг нь бол ийм мейкап одоо гоо сайхан нүүр будагч гэдэг ийм мэрэгжилтэй ийм залуу юм байна. За тэгээд Андре Ромеро гэдэг энэ залуу яасан бэ гэхээр за 2019 онд нэг шивээс шивүүлж ирсэн байна. Венесуэл гаралтай энэ залуу. За тэгээд шивээс нь ийм юуны тедмийн одоо зурагтай юм байна л да. За энийг нь тэгсэн чинь Америк нэгдсэн улсын одоо энэ сүүлийн үед олон цагаачдыг хөөж гаргаад байгаа шүү дээ. Эл Салвадорын одоо юутай бүлэглэлийн нэг байна гэж. Мара Салвадор MS13 бол яг биш. Гэхдээ өөр нэг бүлэглэлтэй андуурсан байлаа. Тэр бүлэглэлтэй андуураад ачаад аваа явцсан. Ачаа аваа явцсан. Зүгээр шивээснээс нь болоод. За ууг нь бол энэ чинь яг ингээд маш сайн хөдөлмөр эрхэлдэг, ер нь маш хөдөлмөрч тийм хүлээн зөвшөөрөгдсөн ийм залуу юм байна л да. Тэгсэн чинь зүгээр шивээсийг харж ангуудаа энэ одоо цагаачлалын асуудал хариуцсан хүмүүс нь үрж өнгөтэй ачаад бүр эл Салвадорын шорон руу аваад явцсан. За тэгээд гэр бүлийнх нь бөөн хойноос нь ойлаад өдөр болгон би одоо ингээд хойноос нь санаа зовж байна, хэцүү байна гэд ингээд яваад байгаа. Тэгээд хамгийн гол нь энэ одоо Хернандес гэдэг энэ залуу бол юу юм бэ? Одоо гей буюу ижил хүсний сонирхогч. Тэгээд ийм залуу хэрвээ тийм аимшигт тэр чинь одоо аимшигтаас шорон юм шиг л шүү дээ. Салвадорт байгаа. Энд очивол яах бол одоо юу тахиолдсон бол гэд бөөн асуудал дагуулад байгаа. За энэ одоо Америк нэгдсэн улсын яг холбогдох албаныхын юу гэж мэдээлж байгаа вэ гэхээр энэ залуу бол одоо өөрийнх нь бид нэр фейсбુક хуудсанд орсон. Энэ өөрөө энэ одоо гинт бүлэглэлүүдтэй холбоотой гэдгээ тэр фейсбુક хуудсуудаас нь ухаад нотолж чадсан гэж байгаа. Гэтэл тэрнтэй холбоотой ямар ч одоо юу болоогүй тийм пост байхгүй шүү дээ гэд энэ нөгөө өмөрж байгаа өмгөөлөгчд нь яриад байгаа юм л да. Тэгээ өмгөөлөгч бол ерөөсөө ямар ч юм албан ёсны зөв тайлбар биднэрт өгсөнгөө ямар ч гаргалгаа нотлох баримтгүйгээр ингээ ажицсан. Магадгүй бандсан чигээрээ энэ залууг ингээ тэр чигээр байлгаад байгаа. Хамт хурцсан гэд ингээ аваа явсан. Найрлагч зураг нь өгж юм л да. Яг ингээд гарын бугууны дотор хэсэг дээр зүгээр л энгийн титэм байна л да. Нэг тийм одоо гимтэргийн бүлэглэлтэй холбоотой гэж харахаарчгүй энгийн титэм доотлолт нь хідэн зүрхж байх шиг байх юм. За ийм байна. Мара Салвадор чи 13 MS13 бол нэрнгэсээ шивээсээрээ бас ингээд бүлэглэлд ороод шивээс зурдаг юм байна. А яг энэ андууруудынхаа энэ титэм зуусан ийм бүлэглэлийнх андуурж байгаа бүлэглэлийнхэн шивээсээр таньдаг юм байна. Нэг. Гэтэл зүгээр шивээстэй уучраас гэд зүгээр энэ чинь маш олон хүмүүсийг ингээд ачиж зөөж явуулж байгаа. Энэ дунд андуурл гарсан байна. Яалтчгүй энэ буруу ачичлаа гэд одоо яг өмгөөлж байгаа хүмүүс нь асуудал үүсгээд яриад идэг. Нүүдүүл нь бид нэр ингээ фейсбુકийг харсан. Тэгээд ер нь бол энэ өөрөө баг хүлэн зөвшөөрсөн гэд ямар ч баг ачаал холбогдлогүй шахах хүнийг ачицсан гэд энэ мэдээлэл нь гарсан байлээ. Тэгээд мейкап ижил хүстэй мейкап артист надад нэг тийм гимтэргийн бүлэглэлтэй холбоотой байгаад ах боломжтой юм шиг санагдахгүй л байна л та. За энэ бол NBC News дээр яг энэ мэдээлэл нь гарсан. Тэгээд за энэ нь бол Америк нэгдсэн улсын бас анхаарлын төвд орж ирээд байгаа юм байна. Ер нь энэ олон хүмүүсийг ингээд ачаад байгаа. Дунд нь мэдээж хэрэг алтаа гарна. Тэгээд тэтүнснийг хохирогч нь бийж тарах гэдэг наа гэд. Гэтэ нэрэж ялцчихгүй нэлээд олон үнийг албатан гаргачлаа л да тий. Тийм. За дараагийн мэдээлэл рүү бүгдээрээ орцгоё. Би дараагийн мэдээллийг сонирхолтой мэдээлэл дурдъя гэж бодлоо. Ник Моран гэдэг хайлт гарч ирээд байна. За ялангуяа Их Британий хайлтаар тэргүүлж гисэн. Ник Моран гэдэг залуу Harry Potter-ийн одоо дүрх гаргаж исэн. Энэ залуу жүжигчин залуу яасан бэ гэхээр нуруунд гимтээд за нурууны одоо хагалгаанд орсон. Тэгээд энэ хүзүүн өвдөд байсан юм л да. Нурууны хагалгаанд орсон. За энэ үүнээс хойш дахиж ярьж чадахгүй, хүлж чадахгүй болж магадгүй. Харамсалтайгаар ингээд ийм нөхцөлд орчиж байгаа юм байна. Ник Моран. Ямар дүрдэн тоглолт юм болоо тий? За Ник Моран ингээд би одоо Deathly Hallows. За энэ гарч ийн. Scabier гэдэг ийм дүрдэн тоглолт юм байна. Deathly Hallows гэдэг нь Harry Potter би үзэж байгаа хөхтэй Deathly Hallows-ны хэддүгээр ангиудаа тэрэн дээр Scabier гэдэг энэ дүрд гардаг Ник Моран инхүү эрүүл мэндийн хувьд маш хүнд байдалд орсон байгаа. Тэгэд энээс нь болоод хүмүүсээс юу болсон яасан бол гэж санаа зовоод байгаа. Манайхан мэддэг хүмүүсээ бол бас бичээрэй Ник Моран гэдэг энэ жүжигчин маш хүнд байдалтай байгаа юм байна. Deathly Hallows ч одоо бодвол 5 6 дугаар ангил ах. Тийм бах тий. За тэгээд бас нэг сонирхолтой Их Британд бас нэг мэдээлэл бас цацагдаад байгаа сонирхол хүмүүс төрүүлээд байгаа нь Bella Ramsey гэдэг нэр тайлд орж ирсэн юм. За Bella Ramsey гэдэг энэ жүжигчин би одоо энэ чинь охин гэж хэлж болохгүй. Өөрийгөө бол одоо би хүүсгүй гэж тодорхойлоод байгаа тийм. За энэ охин ягаад анхаарлын төвд буцаад Их Британд хайлтаар тэргүүлж эхэлж байгаа вэ гэхээр Last of Us гэдэг
алдартай зомбины цуврал байгаад байдаг. За энэ одоо цувралын season 2 нь өчигдөр эхэлсэн. Өчигдөр тавигдсан. Энэ таньдаг охин биш тийм чинь. За энд чинь нөгөө алдарт нөгөө хин тоглоод байгаа. Белеранцтай хамт гол дүртэн тоглоод. Педро Паскал. За олон бүсгүүчүүдийн харигдаад одоо Педро Паскал болон Белеранцын хамт болсон Last of Us-ийн 2 дахь цувралын өчигдөр цацагдаж эхэлсэн. За ингээд Белеранци одоо энэ жил 18 настай 13 настайгаас кинонд тоглосон. Гэхдээ ярилцлага өгж байхдаа нэг ярилцлага нь хүмүүсийн бүр ингээд итгэмээргүй анхаарлыг татаад байгаа юм байна. Ярилцлаган дээрээ Белеранци юу гэсэн бэхээр би аутизмтай. Би аутизмын онцтой гэж. Тэгээ хүмүүс аутизм гэдэг чинь хүнтэй харилцахад хэцүү байх янз янзын тийм асуудлаар ойлгодог. Белеранци өөрөө юу гэж тайлбарласан бэхээр аутизм бол олон өнгөөр ирдэг. Жишээ нь би аутизмтай. Би одоо энийг нуух шаардлага бол надад бол алга байхгүй. Аутизм олон төрлөөр ээж болдог. Тэр байтугай аутизмтай гэдэг нь энэ одоо энэ салбарт те кино урлаг entertainment салбарт бэж болдгийн жишээ болчиход байгаа байхгүй юу. Хүмүүс бол яг ингээ аутизм гэж хүнтэй харьцах кинон тоглоно гэдэг чинь хүнийг мэдрэх олон тийм нөгөө чадвар шаардсан шүү дээ. Гэтэл Белеранци аутизмтай мөртлийн дүрэ гаргаж явж байгаа юм байна. Энэ тэгээд хүмүүсийг одоо энийг нээж энэ тухай ярьсан хүмүүсийн анхаарлыг бас их татаад байгаа юм байна. Game of Thrones-ыг би нэлээд олон жил үзсэн л дээ. Тэнгүүд манай одоо GOT үзэгчд бол сайн энэ охиныг бол танил л та нөгөө Бир Бавга Арлын Lady Mormont гэдэг дүрээр тоглодог. Бүр нөгөө үс босдол нэг үг хэлдэ штэ. Энэ хүн те одоо ч миний хаан байсан, өмнө нь ч хаан байсан, дараагийн 1000 жил ч миний хаан байх болно гэж сүртэй хэлдэг. Энэ хоёр ч хоёулаа нэрэ Педро Паскал ч гэсэн Game of Thrones дээр тоглодог штэ. Oberyn Martell-ийн дүр тоглодог. Martell-ийн дүр тоглодог. Тэгэл Белеранци ингэсэн байлээ. Өөрөөс ярьсан дээр би 11 настай байхдаа энгийн хүүхэд байхгүй гэж шийдсэн гэдэг нь энэ одоо entertainment зах зээл рүү эргэлт буцалтгүйгээр ингэ бүх зүйлээ зориулна гэдгээ хэлж байгаа. За ингээд бас дээрэс нь энэ одоо ингээд супер одоолоод байгаа энэ охин. За охин гэ уучлаарай. Дахин дахин өөрөө тэгж хэлсэн болохоор одоо дасцсан болохоор хэцүү маа монголчуудад одоо тэр болгонд дарлах. Хүүсийн тодорхойлохгүй гэж өөрийгөө тодорхойлоод байгаа юм байлээ. За энэ тэгээд юу яасан? Аутизмтай болж тарсан. Зөө. За дараагийн нэг мэдээлэл дурдаад өнгөрөө. За. Уучлаарай. Бангладеш улсын одоо албаны хүмүүс хэм одоо хууль хяналтын байгууллагын Британий парламентын гишүүн Түлип Сидик гэдэг бүсгүйг баривчлах ийм тогтоол гаргасан. Бүр Бангладешийн албаны хүмүүс Британий парламентын гишүүнийг гэсэн үг шүү. Яаж? Харин тийм. За одоо би тэгээд энэ ингээд яасан бэ гэхээр Бангладешийн одоо сайд байсан Шейх Хасина гэдэг эмэгтэйтэй холбоотой юм байна. За тэгэхээр энэ хүн маань өнгөрсөн 8 дугаар сард ерөнхий сайдын албан тушаалаас одоо татан буугдсан Шейх Хасина гэдэг хүн Бангладеш улсаас 3.4 байснууд 3.8 тэрбум фунт стерлинг эдсэн болж таарсан. Бангладешийн юунаас ерөнхий сайд нь өөрөө тийм байх та. Тэгэнгүүт яг энэ одоо юунд үйл явцад нь одоо энэ үеэл дүүн гэгдээд байгаа энэ ерөнхий одоо Британий парламентын гишүүн Түлип Сидик гэдэг бүсгүй холбоотой гэдэг нь одоо баримтаар нотлогдсон гэж үзээд баримтлах тогтоол үйлдсэн байна л да. Зайж би дахиад процесс хийхтэй. За нэг одоо үеэлүүд юм шиг байна. За би тэгж ойлголоо үеэлүүд. За нэг үеэл нь ерөнхий сайд Бангладеш юм. Нөгөө үеэл нь Их Британий парламентын гишүүн. Одоо нэг нах цэгч нь Бангладеш ерөнхий сайд үеэл дүнд Британий парламентын гишүүн. За тэгээ энэ хоёр нийлж байгаа жоохон биш их хэмжээний мөнгө эзэн хэрэгт оролцоод. За манай аригийн хувьд бол жоохон гэж магадгүй. Миний хувьд бол 3.6 тэрбум фунт стерлинг гэдэг бол аимшигтай. Тэгээд үндэстэн дамс одоо улс төрчид те хоёр улсыг одоо баг ингээд дунд нь холбож байгаа. Ийм тохиолдолд байдгийн бах та. Байдаг юм байна. Тэгээд одоо энэ эмэгтэйгийн хувьд болохоор ингэж юм л да. Бангладеш улс за хэрэгтэй шилжүүлэх гэрээт юм байна Их Британтай. Тэгэхээр гэхдээ яг ингээд тийм үг ямар нэгэн гэмт хэрэгт буруутай гэдэг нь одоо хөдөлгөчгүй нотлох баримтаар тогтоогдсон тохиолдолд хэрэгтэй шилжүүлэх одоо гэрээний дагуу ингээд үйл хэрэг цааш нь үргэлжлэнэ гэдэг мэдээлэл BBC дээр гарсан байна. За тэгээд Түлип Сидик гэдэг бүсгүй нэр болохоор Британий юун дээр тренд дээр нэлээд дээгүүр явжсэн. Бас надад зүгээр сонирхолтой сан. Нэрээ одоо жишээ нэг одоо ах トゥ хоёр чинь тийм болох боломжтой үеэл бол байдаг юм байна. Нэг нь одоо ингээд маш өндөр хоёр улсын одоо ерөнхий сайд нь нэг гэр бүлээс гаралтай ч юм уу. Хооронд тийм хамаатан байвал маш сонин дүр зураг ажиглагдах нь шүү. Ер нь бол нэг юм юу хийм одоо үндэстэн дамж улс дамнаж одоо асуудал хийх ярилцах нь шүү дээ.
Тэгэхээр 3.9 тэрбум фунт стерлинг юм биш үү? 3.6 ч биш юм байна бүр. Бас Би нөө даргын судал дээр суудсан чинь мөнгө нь тоожиж байгаа. За энэ хүрээд Hot Topics нэвтрүүлэг маань Ямааны махыг халуун дээр нүрэтагаар радиогийн 3 дугаар студиэс хүрээд өндөрлөж байна. Үнэхээр сонирхолтой байлаа ариг байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Sexreda Mobicom болон хоолой хүргэлтээр аваараа UBS хамтран ажиллаа. Баярлалаа арай. баярлалаа.